сүүлийн 3 жил алтны үн огцом нэмэгдсэн энэ жилүүдэд алт тушаалт буурж байна. Энийний цаана юу вэ вэ? Алтны үн 10%-аар өсөхөд алт тушаалт 4%-аар буурж байна гэсэн юм олон жилийн үндэс судалгаа гарч байгаа. За дараагийн нэг тоо статистик бол алтны үн өсөхөд олборлолт 0.5-аас 1.5%-аар бас нэмэгдэж байгаа гэсэн юм том үзүүлэлт судалгаанууд байдаг. За гэтэл алтны үн өссөн энэ жилүүдээр яагаад алт тушаалт буураад байна вэ гэдэг юм одоо тооцоо байдаг. Яг өнөөдрийн байдлаар бол 9.8 тонн 10 дугаар сарын одоо тонн статистикээр 9.8 тонн тушаалттай байна. За энэ өмнөх оны мөн үеэс 19.4%-аар. За олон жилийн дундас судалгаагаар бид нар 0.4%-аар алт тушаалт буурна гэж үзэх юм бол 2004 онд бид нар 16.4 тонноо тушаалж ирсэн бол энэ жил 13.4 орчим тонн алт тушаагдах ийм одоо тонн дүнтэй байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид анхаарал татж байгаа хэсэг нь энэ 3 тонн төдөөцгөөсийн дүн бол 1.4 их найд хүрэхтэй тэнцэж байгаа. Энэ дүн маань өөрөө та бидний мэдэж байгаа эмч багш тэтгэврийнхний өнөөгийн бидний төсөвдөр дутагдаад байгаа их усрыг нөхөхдөө тэнцвүүц ийм одоо зардал юм байна. Гэхдээ энэ нэг удаагийн тохиолдол биш гэдгийг бас анхаарахыг хүсье. За олон жилийн дунджаар бид нар 3 орчим одоо тонн алт хууль бусаар алдчихж магадгүй гэдэг юм олон жилийн статистик тоо гараад байгаа. За ковидын үедэр мөн ялгаа байхгүй алт тушаал огцом нэмэгдсэн хоёрхан шалтгаан байгаа. Түүний нэг шалтгаан нь бол мэдээж хил хаагдсантай холбоотойгоор гадагшаа гардаг урсгал хууль бус алтны эрхтний урсгал бол зогссон. Тухайн жилүүдэд алт тушаалт бол 7-оос 8 тонноор нэмэгдсэн байдаг. Жилд ойролцоогоор 2.7-оос 4 орчим тонноор алт тушаалт нэмэгдсэн. Алт үнд орсон жилүүдээр 2 төрлийн одоо үзэгдэл ажиглагдаж байгаа. Алтны үн тогтмол өсөж тахаар алт тушаагчид буюу одоо алт олборлогчдод тушаалтаа хүлээдэг. Өөрөөр хэлбэл дахиад өсөж магадгүй гэсэн юм одоо хүлээдэг үднээс бас ойлгогддог юм талтай. За гисэн хэдий боловч яг газар дээр ажилладаг төрөвчин одоо миний хэлдэг нинжа нар буюу энэ хүмүүс бол өнөөдөр ч гэсэн алтаа шууд тушааж байгаа. За хаана тушааж байгаа вэ гэхээр сум орон нутагт байгаа дундын зуурчлагч ийм одоо хүмүүс тушааж байгаа. Ингээд тушаахтаа бас хийсэн олон улсын байгууллага болоод бидний хийсэн судалгаагаар бол тийм өндөр ханчаад биш. 20-40%-аар бага үнээр тушаадаг. Гэтэл яагаад ингэ бага үнээр тушаагдсан алт дундын зуурчлагч нар аваад Монгол банкнд тушаахгүй байна вэ гэхээр дунд нь энэ дундын зуурчлагч нар хаашаа гарах вэ гэдэг энэ урсгалыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл Монгол банкнд тушаах уу эсвэл илүү үнэтэй авж байгаа өөр хэн нэгэнд тушаах уу гэдэг юм сонголтын дээр ирээд байдаг. Тэгээ одоогийн байдлаар энэ илүү өндөр үнэхийн санал болгож байгаа вэ гэхээр манай хуваарай үйлдвэрлэл эрхлэгч нар харьцангуй бас боломжийн үнээр авдаг. За дараагийнх нь хууль бус алтны 8 эрхлэгчид авдаг гэсэн юм одоо тоо мэдээ судалгаа гараад байна. За үүнтэй яаж тэнцвэх вэ гэдэг ийм одоо асуудал мэдээж тулгарна. За хамгийн одоо үр дүнтэй арга бол ер нь манай энэ төрлийн харилцаанд оролцогчид нинжа нарч тэр за алт олборлдог бизнес гэдэг аж ахуйн нэгжүүч тэр ганцхан зүйлийг л хэлж байгаа. Өрсөлдөхгүй зүүн. Хэдийгээр Монгол банк өнөөдөр дэлхийн зах зээлийн ханшаар авдаг боловч энэний цаана амнатын татвар, ашигын татвар гэдэг ийм одоо бас нэмэлт татваруудаар шалтгаалаад нөгөө бусад хэрэглэгч зарсан хувиас бага байж таарат байна. Тэгэхээр энэ төрлийн одоо 8 хэрэглэгч юу хэлдэг вэ гэхээр өрсөлдөхгүй зүүнээр аваач. Тодорхой хөнгөлөлт идэлүүлээч гэдэг ийм одоо бас зүйл ярьдаг. Хэрвээ энэ хөнгөлтүүдийг идэлүүлэх юм бол шууд Монгол банкнд энэ одоо алт тушаал нэмэгдэн багтал. За дараагийн нэг дугаарт бол зохион байгуулалтын асуудал байна. Хэдийгээр манай Монгол банк өөрийн үн ханшаар алтыг авж байгаа гэдэг боловч яг тэр алт олборлож байгаа цэгүүд яг тухайн орчин дээр худлаа авахч нар байхгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор дундын зуурч үүсчдэг. Тэгээ энэ зуурч нар нь төрүүч юмний хэлдгээр хаашаа тушаах вэ гэдгийг ингэ шийдэдэг. Тэгэхээр хэрвээ тухайн цэг дээр Монгол банкны өөрийнх нь бие төлөөлөгч ажиллаад ингээд шууд худалдаа авалтаа гэдэг. Магадгүй нөгөө хүмүүсийн 20-40% хэмжээнд аваад байгааг нь 90% тохиолдолд тэр татвар авлаач гэсэн 90 орчим хувийн
дүнтэй л ингэж авах болцоо байгаад байгаа. Тэгэхээр шууд энэ худалдаа авалтаа хийчих юм бол мөн одоо энэ шууд Монгол банкны туршаах гэдэг. Ингээ хэд хэдэн одоо зүйлээ харах байгаад байгаа. Хууль бус алт олборчны жанр бол маш том давхартай бий болсон. Гэтэл энэ хүмүүс алтаа тушаах өнөөгийн эрх зүйн орчноор ийм нөхцөлгүй байгаад байгаа. Яагаад тэгэхээр зөвхөн аль бие усны эрхтэй хүмүүс аль бие усны эрхтэй компани алт тушаана. Гэтэл албан бусаар олборлож байгаа энэ оргил үедээ 100 мянга хүрж байгаа. За хамгийн багадаа 20-30 мянгатаа энэ хүмүүс алтаа хаана тушаах вэ? Энэ хүмүүсээ алт хаана очиж борлогдох вэ гэдэг асуудал урж байгаа. Гэтэл энэ хүмүүсийн урсгал маань хууль бус алтны бизнес эрхэлдэг энэ хүмүүстээр очиж тушаагдчих байгаа. Тэгээ энийг одоо яаж зогсоох вэ гэдэг асуудал. За хэлээр хууль бус гарч байгаа энэ асуудал дээр олон улсын байгууллагууд болоод за мөн энэ төрлийн бизнес эрхлэгч хүртэл ам дамжин ярьдаг. За зарим судалгаагаар оргил жилүүдэд одоо 4-5 тонн хүртэл гарч иж магадгүй. За ер нь бидний одоо тооцоогоор багадаа 1.5 гэдэг тоо яригдаад байгаа. Багадаа. Тэгээ энэ арга хэлбэрийг илрүүлэхийн тулд шин төрлийн техник хэрэгслүүд бусад одоо өндөр хөгжилтэй орнууд бол нэвтрүүлж байна. 2025 онд Европын одоо нэг орн руу зөвхөн нисгчгүй нисэх хэрэгслээр зөрчлийн тоо 550 гэдэг юм тоо гарч байгаа. За манай улсын нутаг дэвшрээс ч гэсэн бас нисгчгүй нисэх хэрэгслээр хилэн зөрчилж байгаа юм тохиолдлууд байдаг. Цаашид энэ хэлбэрийн одоо зөрчил нэмэгдэнэ гэдгийг л илэрхийлээд байгаа. Энэ хэлбэрийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр техник технологиг нэвтрүүлэх явдал. Гэтэл манай хүчний байгууллагуудын одоо хөрөнгө оруулалт туйлын хангалтгүй байдаг. Хангалтгүй байдаг одоо гол шалтгаан нь бол эдийн засгийн үр ашиг өгөөжгүй салбарууд гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр манай хууль хүчний байгууллага бол эдийн засагт хамгийн өндөр одоо ашиг өгдөг одоо салбар. Жишээлбэл хэрв энэ Монгол улсын хил хамгаалалт хил дээр хилчид байхгүй бол энэ хууль бус алтны эргэлт Монгол банкнд 20 тонн биш. Тэр чигээрээ гараад явах магадaltaй. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тэр хилчид тэнд үүрэг гүйцэтгснээр ойролцоогоор хамгийн багадаа миний түрүүний хэлдэг 1.3-аас 4 их 80 төгрөгийн хууль бус эргэлтийг талсан зогсоох үүрэгтэй. Ингэ зогсож байгаа. Тэгэхээр өөрсдийнх нь авдаг төсөв энэ хүмүүсийн үүрэг гүйцэтгэж байгаа байдал зөвхөн ганц металлын төрөл дээр ямар өндөр үр ашигтай вэ гэдгийг л илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол хууль хүчний байгууллагууд бол эдийн засгийн өндөр үр ашигтай компани мэт одоо ажилтдаг салбарууд ч гэдгийг манай холбогдох одоо албан тушаалтнууд ялангуяа сангийн яам засгийн газрын түвшинд сайн ойлгох ийм шаардлага байна уу да гэж харж байгаа. Бид нэр үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудад сүүлийн одоо техник технологийн дэвшлэлийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтуудыг зайлшгүй хийх ёстой гэдэг дээр байгаа юм. Энэ удаагийн сэдвээр би гарах урсгал буюу гадагшаа гарч байгаа алтны сэдвээр ярьлаа. Гэтэл энэ жилийн хамгийн том бас проблемүүдийн нэг нь Монгол улс доторх хар тамхины хэрэглээний тухай асуудал яригддаг. Энэ бол орж ирэх урсгал. Өөрөөр хэлэх юм бол улсын хил дээр орж байгаа гарч байгаа энэ урсгал дээр зайлшгүй бид техник технологи нэвтрүүлэх ёстой мөн гэдгийг л онцолж хэлхийг хүссэн юм. Баярлалаа.